Өглөөний мэнд энэ хүү ишлэлийг хуваалцах гэж байгаадаа баяртай байна. 1-р Коринт 6-гийн 20 дугаар ишлэл байна. Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурхныг алдаршуул гэсэн байна. Та ямар хүн цэнтэй болохоо энэ хүү ишлэлээс олж таньж мэдж болно. Жишээ нь олон хүмүүс ээжээс төрсөн, эхээс төрсөн янз янзын утгатай хэлдэг баг. Харин та Бурхны хувьд маш үнцэнтэй. Бурхан таныг маш үнцнээр худалдаж авсан. Яагаад гэж Бурхан энэ хорвоодлогын дээр ирэхдээ өөрийн хайртай хүү болох Есүсийг бидний төлөө золиос болгох гэсэн байдаг. Бурхан өөрийнх нь биеэрээ та бид бүхний өрийг төлөхийн тулд загалмай дээр цовдлогдсон. Тиймээс та өнөөдөр энд та зогсож байна. Энд бий болно, оршиж байна. Тиймээс та Бурхны хувьд маш үнцэнтэй. Бурхан таныг хайрлсан, Бурхан таныг сонгосон, Бурхан таныг бүтээсэн. Тийм учраас та Бурхны хамгийн онцгой бүтээл мөн. Тиймээс та өөрийгөө бүү буруутгах. Өөрийгөө та үргэж зөвийн замаар зөвтгөж бай. Өөрийгөө хэзээж битгий ялал. Яагаад гэж Бурхан бол таныг ялдаг, Бурхан таныг шүүдэг Бурхан. Тиймээс та Бурханд итгээрэй. Бурхан та бүгдийг ивэг.